I've been dancing in my room. Самцано бамбитибэн 3 жилийн өмнө ээж нь хотод эмчлүүлээд ирэхдээ аль хэдийн хорвоог орхисон байсан. Нууцыг илрүүлэх гээд удаан хугацаанд мөрдсөн ба нас барахаас өмнө хүний яснаас гажсан сууно жай өрөөнд хүрэгцэн болохыг олж мэдсэн. Ингээд бараг л үннийг илрүүлэх гэж байтал түүний эцэг нэгт дүү байчин руу өөр эртээ завхаарсан хэмээн гүтгэж сууно жай өрөөнд хорж шийдэл хүлээлгэхээр болдог. Хормын өдөр энэ дүү нөхөртөө завхаарч байсан жинхэнэ шулан байдаг. Өнөөдөр та бүхэндээ Жаншижигийн тоглосон хизээч урахгүй киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамт байгаарай. Байчин руу ихчээ танд зориулж жүжиг бэлдсэн юм а гээд энэ байнчууд ноогдуулсан шитгэлээ ариутгах ёслол гэж нэрлэх ба даавуугаар орон хоёр талаас нь амьсгаан боогдон унан унтлан татна. Ингээд байнчуу ээжээ таныхаа өшөөг авч чадсангүй дараа төрөл гэж байдаг бол заавал таныхаа үннийг илрүүлнэ гээд өмнө нь ээж нь чамайг хамгаалж явах зүйл шүү гарнаасаа бүү салгаараа хэмээн өгч байсан бугуйч аярган санан нүдэн. Гэтэл хормын дотор цаг хугацаа ухарч яг шийтгэл эхлэхийн өмнөх үед байнчуу дахин төрнө. Тэгээд шууд л дүүгийнхээ өсний хатуурыг сугалж аваад хүзүүнд нь зооно. Гэтэл сууно жай өргөний мастер шууд араас нь хутгалж дүүгээ хороосон чи өөх ёстой гин. Гэтэл дахиад л шийтгэл эхлэхийн өмнөх үед сэргэх бөгөөд ээжийнх нь өгч байсан буувчийн нэг хаш хаарна. Ингээд тэрнийг алсан ч өхөн алаагүй ч өгөх юм байна. Ямар тач би эхлээд өөрөө амьд үлдэх ёстой гэд өмнө нь өгөхдөө өөр хэн нэгэн хүн байсныг харсан тул шууд л дээвэр дээр алуурчин байна гээд анхаарлыг өөр тийш чиглүүлнэ. Ингээд бүгд тэр тагнаж байсан хүнийг барьж авахаар явж байнчуг түлээний байранд хорно. Гаднаасаа энэ өргөөнд ёс журам алдсан эмэгтэйчүүдийг сурууж байгаа мэт боловч үнэн дээр бүр аимшигтай үнэн нуугдаж байдаг. Гэтэл түлээний байранд саяны дээвэр дээр байсан хүн ард нь гинэт гарч ирэх ба шууд л хоолойг нь хэрчиж амийг нь хорооно. Байнчугийн бугуйчнаас дахин нэг хаш унаж тэр сэргэнэ. Ингээд өөрийгөө бити алахыг гуйж албаар ингээгүй амьд үлдэх гэсэндээ л ингэсэн юм аа гин. Сэлмэндэн зүйлтэй хар хашийг хараад Пэ Янчуу ханхуу болохыг танина. Гэтэл ханхуу руу түрүүн дээвэр дээр байхад нь сууж унаа өргөний мастер хортой зүйлд шидсэн байх ба яг энэ үед хорн үйлчилж эхлэх нь тэр. Байнчуу би хорыг чинь тайлж чаднаа. Харин та сууж унаа өргөөг мөрдөхөд надад тусал гэд хувцаа тайлж эхэлнэ. Ханхуу чамд чинь нэмэгтэй хүний нэр төр гэж байх ёстой биз дээ гэхэд байнчуу нэр төр гинэ. Юу ч гэж хэлсэн хинж итгэхгүй. Эцэст нь би хороогдно. Тийм байхад нэр төр гэж хинт хэрэгтэй юм бэ? Гэхдээ зэрэгтэд гадаа хамгаалагчид энэ дотор хүн байна гэж шууд хаалга нэгээд ороод ирнэ. Хамгаалагчид энд жижигтэй хүн харсан уу гэхэд энэ ч үгүй ээ гэв. Энд харуул хамгаалалт өндөр учраас тэд шууд л итгээд яваад өгнө. Харин ханхуу битгий орт. Надад имжлэх өөр арга бий гэд цагаан даавуу татаад цаашаа хар гэв. Энэ ч гайхан тэр арга нь ямар арга юм бэ гээд л эргэж хараад өгснө. Ханхуу эмэгтэй хүнтэй хийхээ оронд өөрийгөө оролдоод л зохицуулчих шиг бололтой. Гарч ирээд чи тэгээд надад юу өгч чадах юм бэ? Гэхэд та гаднаасаа хүмүүсийн нүдээр тулааны эрдэмтэд барцсан харгас ханхуу шиг харагддагч яг үүндээ ард түмнээ энэрэн хайрладаг хүн. Гэтэл үүнийг тань хүмүүс мэддэггүй учраас би таныг ихээхэн өрөвдөж байна. Сууж унаа өргөний нууцыг тайлахгүй бол миний ээжийн үхлийн үнэн мөнөө хизээж илэрхгүй гэхэд ханхуу чамтай яг хамтарч болно л доо. Би сая энэ өргөний бүртгэлийн дэвтрийг авах гэж байсан юм. Тэнд жижигтэй шүүхийн олон албатуудын нэрс байгаа. Сая алдчихлаа. Тэрнийг олж авах хэрэгтэй байна гэв. Мөн чи энүүгээр өөрийгөө хамгаалж амьд үл баруун хойд хэсэгт хориотой газар бий. Тэнд дэвтэр байгаа. Одоогоор надад төлөвлөгөө байхгүй учраас чамаас сайн мэдээ хүлээж баяа гэд явна. Маргааш нь болж өчигдөр ариусгах зан үйлсээс цугтсан ч цагаан зан үйлийг хийх ёстой. Та нарын бие бузар байна. Шунал тачаал муу буухай бүхнээс өөрийгөө ангижруулахын тулд энэ танг өө гин. Энэ нь мэдээж там биш нь ойлгомжтой. Байнчуу ханцуугаараа амаахан ууж байгаа мэт харагдуулж аягаа хөмрөн тавихад ууж дуусан байна гэж бодон мастерын сэтгэл амарна. Гэтэл саяны танг аягалж өгж байсан өргөөний шивгчин энчүүдээр ирээд тэр танк дахиж битгий угаарай. Өмнө нь таны ээж намайг аврахаар ирж байсан юм аа гэв. Энчүү миний ээж яаж өгсөн юм бэ гэж асуухад энэ тангаар зовоож алцсан. Эхний удаа уухад биеийг тавьшруулдагч 3-5 дахь удаа уухад дахин сууж унаагаас явж чадхааргүй болгодог. Мөн энэ үед ханхуу тангийн талаар судлахад тан хагас өдрийн дотор үйлчлэнэ. Дахин уухгүй байвал ясан салж унж байгаа мэт мэдрэгддэг. Уухгүй л байвал арьсан дотор нь 100 шавж гүйлдэж байгаа мэт тэсгийн аргагүй аимшигт өвдөлт мэдэрнэ гэв. Бараг л хар тамхи юм шүү.
Ханхуу зарцтай сууж унаа өргөөг харж бай. Мөн бай явагтын авхаг ажиглаж байгаарэ гээд явуулна. Бай энчүү ханхуугийн илсэн баруун хойд нууц хаалганы өмнөр явах бүртээ тийшээ орох арга хань. 2 дахь өдөр явж байхдаа боломж гарган хаалга руу төгтөл хамгаалагч нар нь шууд барьж аваад чоожиг нь яг тайлахын даваан дээр сэлмээр зоох гэтэл ханхуу ханаас ч юм гарч ирэн аварна. Хаалга руу нэвтэрч ороод орой болохоор хөдлөнө. Та энэ хувцыг солиод өмсгээд эмэгтэй хувцас өгнө. Ингээд оройж болж манай хоёр хамгийн хойно дагаж явж байгаад яг нэг өргөө рүү орохын өмнө замаа шууд эргүүлж нөгөө талаас нь дотор юу болж байгааг харна. Гэтэл хувцаа тайлаад энэ тайвшруулах тосыг сайн дүрх. Тэгж байж ноёд үнэрт нь мансуурнаа гэхин тэр. Гэтэл тэр тос басаал мансууруулах хөвсөөр хийсэн донтуулагчтай байх нь гарцаагүй гин. Дотор нь байсан нэг эмэгтэй нуугдаж байсныг чирч гаргаж ирээд энэ мууг хилгүү зарчид тушаа гин. Бай энэ ч шууд энэ хүнийг аврах ёстой. Миний ээж бас ингээд л өгсөн гэхэд ханхуу. Үгүй ээ, чи ганцаараа очивол хамт өгөхөөс цаашгүй. Хилгүү зарцвал маш хүчтэй. Ганц цохилдоор бид унаад чадахгүй. Тохиромжтой цаг эртэл хүлээ гэхэд ээж минь хүлээсэн. Би ч хүлээж байгаад 3 удаа өгсөн. Хэдий болтол хүлээдэг юм гэж бодоод шууд босоод хилгүү зарцтай тултна. Бай энэ ч хүч мөсдөхөд ханхуу ирж тулдах гэсэн боловч дийлэхгүй. Тэгээ сул тал нь юу байна гэхэд баруун хөлн доглон зүүн хаврагнаас нь 3 см зайтай зохивол буулгаж авах юм байна гэд сул талыг нь хэлэхэд энэ ч ойлголоо. Би зохиё гэж хэлэхдээ зэрэгцэн хилгүү зарц энчүүгийн араас маш хүчтэй ганцхан зохилт хийн. Бугуувчнаас дахин нэгэн хашуунж султгаас өмнөх үед ирнэ. Энчүү шууд сул талыг нь ханхууд хилээд зохиж чадах уу гэхэд ханхуу хийсэн дагуу зохиж буулгаж авч нөгөө эмэгтэйг аварна. Мөн хилгүү зарцын шүглийг авч арай өөр газар дуугарвал мастер ирэх учир анхаарлыг нь өөр тийш сарниулаад өөртөө нууц өрнөөс хэрэгтэй материалуудаа хайна. Яг чухал материал болж байхад гаднаас нөгөө мастер ороод ирнэ. Бүх болгонууд энэ цугларсан байх шүү гэхэд ханхуу энчүүд болсон бохир мөнгөний урсгалын тухай судрыг өгөөд намайг анхаарал сарниулах үед цогтож гараад энийг хасаа гэд тохио өгөх зүйл өгнө. Энчүү гарч тохиог өгтөл хормын дотор маш олон цэргүүд бүчээд авна. Цэргүүд бүх гарцыг хааж сууж унаад бүхэлдэн нэгжиж байгаа гэв. Ханхуу жинд байгаа бүх нотлохоог авч яваад нууцад бүртэг баригдсан эмэгтэйчүүдийг бүгдийг нь суллаа гэв. Ингээд сууж унааны өргөөний хэрэг шийдэгдэж мастер баригдан нураах шийдвэр гаргана. Ханхуу одоо чи юу хийх гэж байна даа гэхэд бай энэ ч нөхөртөө нь явуулдаж өөрийг нь хороохыг завцсан дүүгээсээ өвшөө авахыг хүсдэг боловч үүнийгээ ханхууд хэлэхгүй одоо хоёулангийн хамтрал дууссан. Ханхууч чамд одоо очих газар байхгүй штэ. Би чамд гэр өгөө. Чамайг хурамчаар өгсөн болоод шинээр авч өгнө. Шинээр амьдарч өшөөгөө аваа гэхин тэр. Энчүүгийн ээжийн аварсан гих шүүн уужай өргөний зарт таны энэ их ачийг санаж би таны насан туршийн зарч болёо. Хизээж танаас урахгүй гэхэд энчүү надад зарц хэрэггүй. Гэхдээ надтай хамт явж болно гэхин тэр. Энэхүү сууж унаа гих бохир өргөөг бүгдийг нь галдан шатана. Ханхуу энчүүгээс чи шинээр авахар бол хин гэж нэр авах вэ гэхэд энчүү Вэ янин гэж ээжийнхаа нэрийг хэлнэ. Маргааш нь сууж унаа өргөө шатаж дотор нь байсан бүх хүмүүс үгсэн гэх яриа газар авах бөгөөд нөгөө эцэг нэгт дүүн баярлаж ээжээ нөгөөдөг чи ашгүй өгчихсэн байна. Одоо хинч надад саад болж чадахгүй. Би байг бангийн гүнж болох болно гээд инээлдэж гарна. Нөгөө талд ханхуугийн дүү сууж унаа өргөөний мастер ханхууд баригдсанд нь хэд санаа зовж байгаа бололтой. Нөгөө бүртгэлийн дэвтэр ханхуугийн гарт орчихвол бүх зүйл дуусна гэхэд хар нөмрөхтэй эрэхтэй санаа зовхын оронд замд байгаа саадуудаа зайлуулъя гэв. Энэ хар нөмрөхтэй эрэхтэй бол бай энчүүгийн ав бай шуавэн байдаг. Одооноос бай энчүүг шин нэр болох Вэн Янин гэж дуудъя. Вэн Янин шин гэрийнхээ үүдэнд заавал өшөөгөө авандаа хэмээн элдв юм бодон зогсож байхад ханхуу ирээд юу басан тухай асуув. Янин сууж унаа өргөнд нөгөө тангуулсан эмэгтэйчүүд яасан болоо хэмээн санаа зовж байна гэхэд ханхуу өөрийн өргөөндөө бүгдийг нэмчилж байгаа үр дүнгээ өгч байгаа болохоор очих гэр оронтой хүмүүсийг гэрлүүн буцааж орго оронгүй хүмүүсийг нь өргөөндөө үлдээн тижэнэ гэхэд Янин зүгээр тижэн гэвэл утгагүй нэхэмлийн үйлдвэр нээвэл яасан юм бэ? Тэгвэл тэд ч бас өөрийн чадвараар амьдрах нөхцөл бүрднэ гэв. Энэ үеэр дээвэр дээр нэгэн цагаан тагтааsun мэдээд амжуулах гэж байгаа болтой. Бичгийг уншвал ханхуу ордондоо нэгэн эмэгтэйг авчирч ихэд эрхлүүлж байгаа. Энд нэг нууц байгаа байхаа гэсэн байдаг. Янин гайхаж ордны хамгаалалт их атуу. Хэн энэ бичгийг явуулах гэдэг байна гэхэд ханхуу зүгээр дээ ордноос гарах бүх мэдээ миний гаргахыг хүссэн мэдээ байдаг. Энд юу гэж бичих үү хэмээн Янинаас асуухад ханхуу нэгэн зарц эмэгтэй дагуулan ирсэн. Түүнд онц гойд сайн ханддаг гэд биччих гэхин тэр. Мөн Янин ханхуугаас тулааны урлаг сурмаар байна гэн. Харин ханхуу намайг эрхэм дэдэс биш Пэян гэж дууд илүү татан санагданаа гэхин тэр. Манай хоёрын дунд хайр хэмжиг урганаа хөрхий. Ханхуу Янинд өмнө нь бэлэг өгнө гэд амлаж байсан да. Одоо тэр бэлэг ирсэн гэд Яниныг дагуулад явтал сууж унаа өргөний мастер хүлүүлчихсэн сөхрөө сууж байх нь тэр. Янин хэн миний ээжийг сууж унаа руу явуулсан хэл гэхэд хэлэхгүй байсан учраас чи өөрөө энэ ариусгах зан үнэлийг хийж үзээгүй болтой
тэ гээ цагаан даваагаар ороод хоёр талаас нь татаж эхэлнэ. Тэгээд дахиад хэн миний ээжийг ийшээ явуулсан бэ хэлээч. Тэр л юу татвар юм уу гэхэд бай өргөөний хаатныг хэн оруулж гаргаж чадах юм? Өөрөө бодоод үзэхгүй юу гэв. Мэдээж Янины аав нь байх нь тэр. Янинд ээж чинь 3 жилийн турш өвчтөй байсан, эмчлүүлэхээр явсан гэж худлаа хэлсэн байх нь тэр. Аавыгаа ийм харгас гэдгийг Яни мэдээд үнэхээр их шархална. Хэвээ татвар юмд тийм их хайртай юм бол зүгээр салчгаж болох байсан байтал яагаад алж байгаа юм бэ гэд уйлахад ханху. Танаа аав Бэй Шувэн бол ашиг сонирхлоо тэргүүн тавьдаг хүн. Ээж чинь мэдэж болохгүй нэг нууцыг мэдсэн бөгөөд чи ээжийнхээ үхлийн араас явсан учир чамаагч бас алах гэж оролцсон байхаа гэв. Янин чамд мэдэх зүйл байгаа юм уу гэхэд Бэй Шувэн болон Пэйжанаар холбоотой. Сууж унаа өргөөг Пэйжан хяндаг. Сүүлийн үеийн энэ бүх явдлын ард тэр хоёр л гол зохион байгуулагчаа гэв. Ингээд бүх зүйлийг мэдсэн юм чи хорж болдоггүй юм уу гэхэд сууж унаатай холбоотой болох бүрэн нотлох баримт байхгүй учраас бид яаж чадахгүй хэмээн ханху хэлнэ. Янин эрх мэдэл гэдэг үнэхээр аимшигтай юм. Миний ээжийг хорлоход тэдэнд ганцхан хүн хэлэхэд болж байхад би тэдний өөдөөс тэмцэхэд маш их саад бэрхшээлтэй тулгарч байна гэхэд ханху. Тиймээс л анхаарал татгууч дүр хэрэгтэй гэд хатны өргөмөл охин гівшин дүрийг Янин дүг. Бай Шувэн Пэйжан хоёр чамд хүрэх гэвэл хааны гэр бүлийн эсрэг зогссон болно гин. Ханхугийн туслах та яагаад Вэн авахыг хатны өргөмөл охин болох гээд байгаа юм бэ? Зүгээр л өөрийнхөө гүнж болгож болохгүй юм уу гэхэд хүний гүнж болвол зүгээр л нэг дагалдан болно. Харин өөрөө хатны охин бол өөрийн хүчээр илүү өндөрт хүрч хүссэн зүйлээ бүтээж чадах болно гэхин тэр. Ийхүү Яни ханху хоёр хатан ихэд бараалхаар ирнэ. Гинэт алуурчин гарч ирээд хатан руу дайрахад ханху хамгаалан тултана. Бүгд алуурчин руу анхаарч байхад хатны хажууд зогсож байсан зарт үсний хатгуураар хатны хүзүүн зоож хороо. Үүнтэй зэрэгцэн алуурчин ханхуг алах гэж байхад Янин өмнөрөн орж алуулна. Дахин нэг хаш хаагарч Янин амилна. Ингээд 3 хаштай л үлдэнэ. Янин шууд зарцыг түлхэж гараас нь хатгуурыг унгана. Мөн цаг алдалгүй алуурчин зааж өгөн арга хэмжээ авч бүгд амьд үлдэнэ. Нэг аварсанд бэлэг болгон хатан өөрийн өргөмөл охиноороо хүлээн авч мужийн гүнж болгон Янжоуг их цолоолгоод. Яг энэ хэргийн цаанд байсан Пэйжан Бай Вэн Шуанаар өөрсдийнх нь төлөвлөгөө бүтлгүүлсэнд ихэд дуурлана. Пэйжан тэр Вэн Янин гэж яг хин юм бэ? Яаж зарцыг хүртэл илрүүлчихв? Одоо Пэйян илүү болгоомжтой байх болно. Бид өөрсдөө замыг нь засаад өчглөө. Одоо дахиад тэдэнд ойртон гэдэг бараг л боломжгүй штэ гэж цухалтана. Харин Бэй Шувэн хэсэг хугацаанд чимээгүй байж анхаарлаас зайлсхийе гэхин тэр. Ингээд ханху Янин шин өргөө гоёл чимэглэл эд хөрөнгө бэлдэж өгсөн байлаа. Энэ үеэр хорон санаатай Бай Чинрөө ээжтэйгээ маргааш сүү тавих ёслол болно. Удахгүй Вангийн гүж болох нь гээд инээлдэж байхад нь шивчтэн Янжоу гүнжид Бэйян ханху маш их гоёл чимэглэл эд хөрөнгө бэлгэлсэн гэсэн. Бас тэр гүнж манай нэгдүгээр авхаа Бай энчүүдээ их эдлхэн гинлээ химээ хов ярьж байхыг сонсно. Бай Чинрөө шууд уурлаж үгснээ чинь том авхаатай яг адилхан гэж би л жинхэнэ Пэ Вангийн жинхэнэ гүнж болох болно гэхин тэр. Пэ ханху эд хөрөнгнөөс гадна өөрийн ор хүнчлэг хүртэл авчирсан байх нь тэр. Янин бөгөр гайхаж яагаад ийм зүйл авчирсныг нь асуухад Пэ ханху чи ийм том харштай болцоход намайг байлах газар олдно бидтэй. Тэгээд би энд байвал чиний аюулгүй байдлыг шууд хариуцсан шүү дээ гэхдээ зэрэгцээд Бай өргөөнд үүмэн болж байна. Пэян ханху танд их хэмжээний хөрөнгө бэлгэснээс болоод Бай Чинрүүгийн сүм мэдээ дарагдсан гинэ гэв. Энэ завшааныг ашиглаад Янин Пэян ханхугийн нэрийг зээлдэж өөр их цуу яриа тараахаар болно. Ингээд Бай хаш даяар шивчэд Янжоу гүнжийг хатан нүдний цэцгийн мэт хайрладаг. Бас тэр гүнжийн төрх нь Бай авахтын нэгдүгээр ахватай яг адилхан гэсэн гэх мэтээр яриа гарсан байдаг. Мөн Бай Чинрүү Пэйжан хоёрын сүн ёслол эхлэж байтал Янжоу гүнж Пэян ханхунаар айлчилж ирлээ гэх мэдээ ирнэ. Янин нүүрнийхээ өмнөр гівлүр зүсэн орж ирнэ. Пэйжан Янжоу гүнжийн хоолой нэг л тань сонсогдоод байх юм гэхэд нийтлэг хоолойтой л доо гэхин тэр. Мөн Бай Чинрүү та яагаад гівлүр зүчгсэн байгаа юм бэ? Таны сайхан царайг бид харах ирэхгүй юм гэж үү гэхэд Янин ханаад хурчгсэн байгаа л да. Отож намайг салхинд гарч болохгүй гэсэн юм аа гэв. Бай Чинрүү тэрмүүгийн гівлүрийг хуул даар сасгадагсан уу яа гэсэн заавал авч хэн болохыг нийл гарга гэхин тэр. Энэ үеэр Пэян Вэн Янин хоёр заас өгөөшиг өмглээ гэд Бай Чинрүүгийн өмнө гівлүрээ аваад би эргээд ирлээ сайн дүү минь гэхин тэр. Чинрүүгийн нүд нь орой дээрээ гарах шахаад ээжээ Бай энэ ч үхвээг өшөө авах гээд эргээд ирсэн байна гэд би хатанд яг одоо очиж хэлнэ гэхэд ээж нь түр хүлээ зөвхөн адилхан харагддаг байлаа гэд баримт биш. Бидэнд илүү сайн нотлох баримт хэрэгтэй гэхэд би заавал олоод чамайг гүнж байна уу юу байна алхал болно гэхин тэр. Гэтэл Янин өвсөн дунд ээжийнхээ үлдээсэн хаш богуучийг хайчихсан юм шиг байна. Ээжээс минь үлдсэн ганц зүйл заавал олох ёстой гэд хайж байлаа. Үүнийг нь холоос харсан нэг зарч явсныхан дараа өвсөн дундаас нэгэн хаш зүйлд олно. Ингээд бүгд хатан ихэд бараалхаж байтал Пэ Чин рүү шууд энэ бол Вэн овгийн өнчөө охин биш. Энэ бол Бай овгийн том охин. Миний эцэг нэгт ихч Бай энчүү. Надад нотлохоо байгаад энийг хэд хоногийн өмнө Бай энчүү манаа хашаад унаасан. Манаа хөгсчүүл бүгд л Бай энчүүгийнх мөн гэдгийг нотолж байгаа гэд нөгөө онсон гих зарцыг дуудаж оруулж ирнэ. Бай энчүү бол өөр эртээ завхаарч явсан. Таныг хуурч яваа. Муу юм өхүүл таарнаа гэв. Харин Янжоу гүнжээс тайлбар асуутал би Бай овгтын нэгдүгээр ахватай адилхан харагддаг байж боловч миний хүзүүний баруун тал бүгжин хэлбэртэй минг бий. Вэн овгтын ургийн бичгт энэ тухай
тухай бичсэн байдгаа. Шалгаад үзтэл үнэхээр мэд байх ба нөгөө олсон гих зарцсан бай явахаа надад 500 ланзоос өгөөд худал мэдээлэл өгүүлсэн гэх нь тэр Бээжин рүү худал хийлд тайван байдал алдагдуулсан гэд сануулга болон шийтгэл хүртэн. Харин манай хэд урьдаас үнийг бэлдсэн байдаг. Бээжин рүү гэртээ хоригдоод бараг л галзуурсан болтой. Тэрмүү бай энэ чуг мартаж чадахгүй байна. Би энэ харах шиг гэрээсэж гарч чадахгүй байхад тэрмүү энэ тансаг амьдралаар амьдарч байна гэд галзуурч өгнөө. Манай хэд өдөрт 3 удаа бэлэг өгөх нэрээр янжаа гүнжийн тухай бай харшид яриа тарааж байдаг. Гэтэл юу авахаа бай авахаа өмнөөс уучлалт гуйж гүнжид бэлэг илгээсэн байна гэд нэгэн бэлэг авчирч өгнө. Ханхуу юу юм болоо гэд хүрх гэтэл янын битгий хүр эхлээд мөнгөнд устай авчир гэхин тэр. Ингээд зүгээр хатгаад усан дүртэл харлаж эвгэн үнэр гарна. Гүнжийн шин өргөний найранд бай чин рүү их үнэтэй торгоор хийсэн хувц өмсөж бүх хүмүүсийн нүдийг булаана. Гэтэл чин рүүгийн бүх биеэр юм туурч захнаж эхэлнэ. Яг үнэндээ энэ хувц бол нөгөө Лю авагт буюу чин рүүгийн ээжийн явуулсан хувц байх бөгөөд хүлэрмөгц биеэр юм туурч аимшигтэй өмхийн үнэр гарах бодис байдаг. Харин Янын энэ хувцыг нь эзэнт нь буцааж өгөх ёстой гэд охин бай чин рүү явуулчихсан байх нь энэ байж. Бай чин рүү дахиж хүний царай харж чадхааргүй боллоо гэд зуутал ээж нь орж ирээд хүүе чиний өшөөг авах гээд гүнж рүү явуулсан хувцыг чи яагаад өмсчихсэн байгаа юм бэ гэхэд чин рүү юу гинэ өшөө авах гинэ тэгвэл зүгээр л алчгаач та ер нь өөрөө хууль ёсны ихнэр болж чадаагүй байж яах гэж намайг төрүүлсэн юм бэ энэ бүхэн чи буруутай гэд ээжигээ түлхэж унаана. Энэ явдлаас хойш сэтгэл нь нэг л хэцүү байгааг анзаарсан Пэян Яны нэг өөрийн сэлбэр хийдэг газартаа дагуулan очино. Сэлбэр хийгээд бүх зүйлээ гаргаж болно гэв. Вэн Янын би одоо тэднээс юугаараа өөр юм бэ гэд ойлгоход Пэн ханху өөр шүү сайн хүмүүс бусад муу зүйл хийчихэд тэсгэн аргагүй шаналдаг юм аа гэв. Вэн Янын сэтгэлийн онготлоо уйлж гарна. Янын Пэ ханху хоёр сууну жайгаас олсон бүртгэлийн төвтрүүдээ уншиж байгаад Пэйжан, Бай Шүвэн нарын холбоо их хэврэг гэрэлтэй холбооноос өөр бараг юу ч үгүй болсон. Эхлээд энийг салгачих юм бол аяндаа өөрсдөө салчихнаа гэн. Мөн ханху чи ойр дэх ядарсан юм чин Пэйжаныг надад атгачих юм уу гэхэд чи ямар арга хэрэглэх гэж байгаа юм бэ хэмээн асууна. Ханху чи зүгээр л гэвлүр зүгээд сууж бай. Бусдыг надад татхаа гэв. Ингээд Пэйжанд Вэн Янинаас захиа ирэх бөгөөд үүнд нь би тань анхнаасаа л татагдсан. Та надтай ижил бодолтой байвал орой манаа өргөнд ирээрээ хэмээсэн байв. Пэйжан бүүр хөрчгсөн Пэяныг буулгаж чадахгүй бол ядаж хүүхнийг нь өөрийн болгоё. Тэгвэл хатан ихэд үнэлэгдэх боломжтой болно гэхин тэр. Тэгээд орой нь Янины өргөнд очино. Таны загтал надад их сэтгэл төрүүллээ гэхэд Янын намайг Бай чин рүү байнга л дарамтлж гүтгэж доромжилж байна. Энэ ордонд надад танаас өөр итгэх хүн алга. Таны ивэлийг хүртэж чадвал таны их үйлсэд туслахад бэлэн байна гэв. Харин Пэйжан чи надад үнэхээр туслах юм уу гэхэд тийм ээ та бай явахтаа сүүгээ цуцалж надтай гэрлэх юм бол шүү дээ гэв. Пэйжан тэр нүүрээ алдсан өмхийн үнэртэй хүүхэн нэр зүүсэн. Бай явахт одоо надад ямар ч хэрэггүй болсон юм чи яадаг юм гээд маргааш сүүгээ цуцалж чамайг ёслол төгөлдөр гуйж авах болно гэхин тэр. Маргааш сонирхолтой зүйл болох нэ. Ингээд нөгөө Пэйжан бай явахт дээр очиод хангалттай би шийдсэн. Энд гарын үсгээ зур гэхэд Пэйжан өөр хүн олж өд янзна гээд шууд гарын үсэг зурсан байна. Харин үүнийг нь харсан Пэйжан руу уйлахчгүй хүрэл тал руу хараад галзуу хүн шиг инээсэн гин. Пэйжангийн хурцтай алхаанаас харахад хагас өдрийн дотор тань дээр салсан гэдгээ мэддгээр ирэх байх шүү хэмээн хоёр зарцсан сонсон бүхтэн ярихтаа зэрэгцэн Пэйжан Янины өргөний гадаа ирсэн байх нь тэр. Орж ирээд Пэян байгааг хараад энд юу хийж байгаа юм бэ? Би салаад ирлээ. Хэлсэн ёсроо чамайг авч явнаа гэхэд та юу ярина вэ? Би бүгдийг сонссон шүү дээ. Та шуналтаагүй бол юу гэж бидний аманд багтах вэ гэхэд Пэйжан хуурцсандаа ихэд уурлан өшөөгөө заавал авандаа гин. Вэн Янын Пэян хоёр одоо Бай Шүвэний Сужунай өргөтэй холбоотой гэх нотлохог олмоор байна. Их хашир хүн болохоор бүртгэлийн дэвтэр дээр дандаа хурамч нэрээр байна. Дансны дэвтрийг нь олох хэрэгтэй гэв. Харин Янын тэгвэл юу авахаагаас эхлэе. Тэр олон жил бай харшийг удирдах байгаа. Тэрс хамгийн сайн мэднэ. Тэдийг нохоо шиг хооронд нь алцуулъя гэв. Уушийн газрууд алдартай дарсны газрууд гээд бүх газруудаар Бай Шүваны өмнөх ихнэр өвчнөөр хөөг. Том нууц мэдсэн болохоор алсан байна гих цуу яриаг хизээ зогсохгүй болтол нь тарай. Бай чин рүү сүрсэн учраа юу авахад одоо тулах хүн байхгүй гэхин тэр. Вэн Янын өргөндөө юу авахаг дуудаж бүх зүйлийг хэлэхэд юу авах. Бай ноён бол тийм хүн биш гээд өмөрөхөд тэгвэл та ямар хүн болохыг нь өөрөө нүдэрээ харал та гэв. Энэ үеэр Бай Шүвэн цуу яриа Пэян ханхугаас гарсныг мэдээд Янжуу гүнжийн өрөөнд байрлаж байгааг нь сонсоод шууд тийшээ хөдлөнө. Ингээд Бай Шүвэн ирээд Пэян тантай ярилцмаар байна гэхэд шууд л та яв. Би ихнэрээ халсан хүнтэй ярилцахгүй гэв. Гэтэл үгүй би гүтгэгдэж байд. Миний эзгүүд миний татварын ихнэрийг минь нууцаар сууну жай өргөөнд авчиж хорлсон гээд бүх бурууг юу авахаа тохиж тэрмөг би өөрөө шийтгэн. Тэрнийг өвчнөр нас барсан гэд хилчгэд л болно гэхин тэр. Үүнийг сонсож байсан л юу авахаа шууд уурлан босож ирээд чи өөрөө Вэн авахааг үлдээж болохгүй гэжтэй. Би чам зүгээр л тусалсан. Тэр сууну жайг энэ байгуулсан штэ. Хандив нэрээр шавнараасаа мөнгө татаж байсан нь энэ дансан дээр нь тод байгаа гэх мэтэр хамаг болохыг нь илчлэн. Тэрний олон жилийн дансны дэвтрүүдийг хаана байгааг би мэднэ гэв. Ингээд Бай Шүвэнийг хорж нөхцлөө ярилцах хэмэхэд юу авах вэ? Бай чин рууг л амьд үлдээч. Тэгвэл би нийслэл
эргэлтлээд яваад дахиад хизээж эргэж ирэхгүй гэдгээ амлая гэх нь тэр. Ингээд Янын бай чин рүү суулгахад галзуу солиотой мэт Янын руу дайрч гарнаа хөрхий. Харин ээж нь овоо ухаан суусан гэлтэй. Охиноо зөв хүмүүжүүлээгүй миний буруу хэмээн. Харин Вэн Янын бай чин руу нэг сайн сургаж чи миний гих бүх зүйлсийг бусдын тусламжаар авсан. Пэ Вангийн гүнж ба явахтын охин гих нэрс. Бүгдийг чи өөрөө биш бусдын чамд авч өгсөн. Одоо тэр хүмүүс ч өөрийгөө авч гарах аргагүй болсон учраас чамаа хинч аврахгүй гэв. Ингээд бүх зүйл дуусахч Вэн Янын нэг л сэтгэл тохгүй хоосорсон мэдрэмж төрнө. Харин энэ үеэр Пэйжан бай ноён гүнжээс уушлахгүйгээр бэлэг сэлттэй очсон байна гэхийг сонсоод муу хөвгшин зүнэг намайг золионд явуулж бүх нотлох баримтыг өгчихсөн байгаа юм байна гин. Харин Янын хоригдож байгаа бай ноён дээр очиход ноён би таны хизээ гомдоосноо мэдэхгүй байна гүнжээ гэхин тэр. Харин Янын би хинтээ адилхан харагдаж байна гэж асуухад би шууд хэл зүрхлэхгүй байна. Миний хуучин танилтай адилхан байна гэв. Янын шууд чи битгий дүр эсгээд бай. Чамд эцэг байх ямар ч эрх байхгүй. Ээжийнхээ мэдэрсэн бүхнийг чамд мэдрүүлэх болно гэд нэг хор уулгана. Энэ хорыг уулаа гэж чи өгөхгүй болохоор бүү санаа зов гээд явна. Янын өргөөндөө орж ирэхдээ толгоо нь манаран ухаан алтна. Гэтэл өрөөнд нь нэгэн үл мэдэх хүч асаасан байдаг. Газар сунхайг нь өргөөний гарнаас сонсон Пэ ханху яаран орж ирэхдээ араас нь алуурч ирээд шууд хоолойг нь хэрчиж орхино. Гэтэл Янины бугуйчны хоёр хаш хагарч Пэ Ян Янын хоёр хоёулаа өргөөний гадна ирж байгаагаар дахин төрнө. Гэтэл Пэ Ян бүр гайхаж яалтчгүй сая хоёулаа өгсөн штэ. Юу болоод байна гэж төрүүлтэн. Харин Янын одоо хоёуланд нь цаг алгаа өргөөнд хор тавьсан мөн алуурчин байна. Хурдан хүндүүд болохгүй бол өөрсдөө үзэлцээ гэд. Янын юу ч мэдээгүй юм шиг өргөөндөө сууж байгаад алуурчин хойноос нь гарч ирээд яг л сэлмэрээ зоох гэтэл Пэ Ян ханху гарч ирэн аврна. Ингээд Пэ Ян бүхнийг ойлгож чи аюулаас зүхтах бүртээ өөрийн үхлээрээ сольж байсан хэрэгүү. Тэр үед бүгд үхээс сэгсэн гэсэн үг үү? Ингэж болохгүй. Би яг одоо Пэ Ян бай шүвэн нарыг ална. Дахиж хүлээгээд байж болохгүй гэд. Гэтэл Янын болиулж ингэж хурдан дуусгахгүй. Тэд хуулийн өмнөс хөрч бүх нийтээрээ эхнэр охин хоёроо яаж хайсныг мэдэж таршламаар байна. Нэг цохилтоор дуусгах байсан бол би энэ хүртэл тийм олон удаа өгөхгүй байсан. Энд дэртэл би маш их зүйл төлөвлөж туулсан гэхин тэр. Пэ Ян чиний хийснээр хийе. Гэхдээ дахиж өгч болохгүй гэхин тэр. Ингээд хааны өргөнд Пэ Ян хаан авда би Пэ Ян бай шүвэн нарыг 3 хэрэгт буруутгаж байна. Нэгт эхнэрээ хөнөөж садар самун үлдэл хийсэн. Хоёрт улсын сан завшиж эдийн засгийг сүтгсэн. Гуравт гимгэн хүмүүсийг хөнөөсөн химэн нотлох баримтуудтай хамт өгнө. Мөн бай шүвэнийг оруулж ирээд гэрчийн мэдүүлэг өгүүлнэ. Энэ бүхнийг сонссон хаан ихэд хилэгнэж сайд бай шүвэнийг улсаасаа урвсан химэн бүх албан тушаал хөрөнгийг нь хураагаад шууд хааны ордны шоронд хор. Пэ Жаныг ханхугийн цолыг хурааж энгийн иргэн болов. Хэрэгт толбогдсон бүх хүмүүсийг хатуу шийдэхээ гэхин тэр. Ингээд бүх асуудал дуусаж манай хоёр цааш дааж хамтарцгаая гэд гар гараасаа атгаж байгаагаар кино дуустав. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо асаагаарай. Баяртай.